одоо нэг Rocket B шүү дээ. Дундар хийсэн байдаг шүү дээ. Яасан баба бацааныг дорлоо. Чи нэвтрүүлгийг дахиад үргэлжлүүлчихлээ шүү дээ. Халуусын дөрөв орчих. Rocket Bay буюу баяраг бит хоёр яаж би тэр хүнийг мэдэх вэ гэвэл бит хоёр нэг газар ажилладаг байсан. За. Энэ талаар хинж мэдгүй. Storm гэдэг UBS-ийн Storm гэдэг тоглоом тайлбарладаг нэвтрүүлэг үзсэн. Би Мишель агентлаг гэдэг хөтлөгчийн курст байдаг гэсэн бохгүй юу. Гэсэн чинь тийм миний хамгийн анхны ажил واخгүй. UBS Storm гэдэг нэг тоглоом тайлбарладаг юмд уншигч ажилд аавна гэд. Тэгээд би чинь 8 дугаар ангид ч л 7 8 дугаар ангид байсан бохгүй. Жохон бац. Тэгээд очисон. Тэр нэгдүгээр ордод гэсэн. Тэгэхээр чинь тэр Rocket Bay баяраа нөгөө эвлүүлэгч жилөө нэг ажил хийдэг гэсэн. Нэг ахал байдаг гэсэн. Тэр чинь 8 дугаар ангийн хүүхдэд бол их сургуулийн хүн амар том санагддаг шүү дээ. Одоо бол тийм байхгүй. Тэгээд би чинь ингээд уншиж чадахгүй нэг тиймэрхүү байдлаар намайг санд юм уу гүм үү мэдэхгүй. Гэтэ санаж байгаа бол надад диссэн баг гэж би бодсон. Тэгээд нэг юм таньдаг нэг юм нэг гачин бацаа нүдэн дээр нь ингээл лод мод болоод тоглолт моголт хийгээл те. Ингээл 2 3 тоглолт хийсэн те. Цамцаар гаргаад тэгээд нүдэнд нь багтаад байгаа ш тэр чинь ийм л хацаан байсан ш тэгээд тэр хүний тархин дотор би байсан болоод ямар нэгэн байдлаар өдөөлт өгсөн болоод тэр хүн надад дис хийсэн хийх шийдвэр гаргасан байх. Толгоон дотор нь байсан байх. Энийг тэр хүн хийж арилгаж чадахгүй. Тэгээд энэ ч өөрөө миний хамгийн том ялт байхгүй. Тийм учраас тэрэн дээр би дис хийгээгүй буцаагаад юм хийгээгүй ч онсон. Тэгээ хийсэн бол баг алуулах ч байсан баг. Тэр ч амар авьяастай байлээ. Үннийг хэлээ. Гэтэ нэг асуудал байгаа. Үзэгчдээс болон одоо магадгүй үзэж ч магадгүй те. Бобо гэдэг нэр Rocket Bay гэдэг хүнд жоохон ч гэсэн хэрэг болсон болоо. Тийм үгүй гэж хариулах юм бол тийм үгүй. Өөрөөр биш. Тэгэх юм бол тийм. Тэгэхээр Бобо гэдэг нэр хэрэг болсон. Олон хүнд танигдахна. Тийм учраас баг баярлах хэрэгтэй байхгүй. Бобо гэдэг нэрэнд. Энэ бол үнэн зүйл юм чи. Манай үзэгчдэд нэрээ тэмдээл гэж бодох байх. Чамаас зөндөл асуудал өгснө тухай дээ те. Амар ядаргаатай байсан нэг хэсэг. Одоо бол гайг болцсон. Нэг хэсэг яагаад яасан гэдэг. Тийм бэс. Тэр үед нь ядчих таг би нөгөө Америкт хармаар ажил хийсэн бүр гутармаар заримдаа бүр уур өмөрөдөг сээгүүдэндээ. Сүүлдээ ч ах тэгээд одоо ч бүр хүмүүс одоо л ойлгодог болсон л да. Одоо хүмүүс арай ухаантай болчихоо те. Энэ ч бас нэг тодорхой хэмжээнд ийм байдаг болоод энэ хүн ийм дис хийнэ ч гэдэг юм уу те. Тиймэрхүү. Тийм л. Тэр ер нь бол над баг бүгд л тоо репродюс хийжсэн шүү дээ. Цэцэж дис хийжсэн, жийч дис хийжсэн. Одоо тэгээд мэдхгүй бас баахан л хүмүүс дис хийжсэн дөө.